Шүүх хуралд хэлсэн мэдүүлэг. 2023 оны 6 сарын 8 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн анхан шатны шүүхтэр. Эрхэм хүндэт шүүгч, прокурор, шүүх хуралд оролцож байгаа та бүхэнд энх тайван Монголын амар амгалан өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын их сургуулийн гавьяат багш, доктор профессор Батөөгт Син Норвын Жамбал сүрэнгийн хүү, Шинжлэх ухааны академи дээд шагнал Хувлаа хааны одонт олон улс судлалын профессор Зоолбаяр буюу улсдаа хийж гүйцэтгсэн авьяагаараа амай нэрээр алдаршсан миний бие. Авгаа Эзэн хаан маань Монгол үндэстэндээ төдийг хүмүүн төрлөختөнд анх тунхагласан үндсэн хуулиар баталгаажсан өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж хэлэх үгээ уншиж илэрхийлэхийг хүсэж байна. Шүүх хурал гэдэг хэн нэгнийг яллах бус мэтгэлцээний зарчмаар үннийг тогтооход оршдог тул энэ цаг үед дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүмүүний дунд хамгийн их юм үзэд нүд тайлсан цөөн хүний нэг болсон Монголын анхны дэлхийн судлаачийнхаа номдоо оруулж түүхэнд үлдэх үгийг минь дуустал нь сонсно гэж итгэж байна. Явсан хүнээс үг сонс гэж өвөг дээдс маань зүгээрч нэг хэлээгүй бизээ. Би 1979 онд Монгол Улсын их сургуулийн багшийн гэр бүлд төрсөн. 23 дугаар сургууль Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж Сүйс удирдлагын академийн бизнес удирдлагын мастерс суралцсан. Монголдо битбокс, хипхоп, электро хөгжим, клубын соёлыг дэлгэрүүлэх ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн. Дуу хөгжмийн 3 цомог гаргаж хөгжмийн 2 том наадамд нэр дэвшиж байсан соёлын тэргүүний ажилтан. Бүгд найрамдах Монгол ард улсын иргэний хувьд улс орондоо зүтгэж гавьяа байгуулах нь дээдийн заяа гэж итгэж өссөн болохоор 2005 онд амьдралын утга учир хөгжлийн нууцыг олж улсаа хөгжүүлэх зорилго тавин хувийн амьдралаасаа татгалзаж бадарчин болоод аймнаас эрүүл мэндэ золиослон өн эртний нүүдэлчдийн соёл иргэншилтэй улсынхаа түүхэнд анх удаа дэлхийг тойрон судлахаар замд гарсан. 2005 оноос 2017 оны хоорондох 12 жилийн хугацаанд дэлхийн 86 улсыг туулж манай өн эртний түүхэндээ хамгийн ол нутагт мөрөө гарган далбаагаа мандуулж Монгол эр хүний эр зойрог тэсвэр төвчээр мэдлэг боловсрал ур ухааныг дэлхийд дахинаа нуталж гадны телевиз, радио, ихтэй сургуулиудад эх орноо танилцуулсан ярилцлага уулзалт зохион байгуулж 21-р зууны ихэнх үед дэлхий дээр амьдрал ямар байсныг фото зураг тэмдэглэлээр хадгалж дэлхийг Монгол ухаанаар танилцуулсан Монгол Бадарчин 6 бот номоо 25 мянган ширхэг хэвлүүлэн хот хөдөө гадаадад буй 100 мянган монголчуудаа түгэж ирээдүйд өвлүүлсэн билээ. Улс орондоо хийж гүйцэтгсэн гавьяагаараа Алтан гац одон, Шинжлэх ухааны академи дээд шагнал Хувлаа хааны одон, Улаанбаатар хотын хан гард одон, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, аялал жуулчлалын тэргүүний ажилтан тэмдэг, сэтгүүлчдийн нэгдлийн ган үзэгтэн тэмдэг болон бусад олон одон медалиудаар шагнуулж анхны дэлхийн судлаач хэмээн амьд ахуйдаа овог нэрээ түүхэндээ мөнхөлсөн боловч олон жилийн турш халуун таалж хүүтэнд хөрж өлсөж цангаж өвдөж шаналж 10-аад дайныг туулахдаа айж түгшиж ганцаардж бэтгэрч явсаар 2017 оны хавар эрүүл мэндийн асуудлаас болж 86 дахь улсаас эх орондоо яран ирсэн. Хумхаа болон олон төрлийн халдварт өвчнөөс болж 2 бөөрийн үйл ажиллагаа зогсож 20 кг орчим хүнд цүнхтэй олон жил алхаснаас үүдэн нурууны архаг өвдөлттэй болж оюуны хэд их ачаалаас инсомни гэх нойргодлээ шаналж даралт ихсэлт, зүрхний өвдөлт, шүрмэс таталт, үе мөчний өвдөлт, бачуурал гээд хөдөлмөрийн чадвараа 79% алдан групп тогтоолгосон бөгөөд 36 цаг тутамд диализ аппаратад цусаа цэвэршүүлдэг байнгын өвчин шаналтай амьдрах болсон. Дэлхийг гадны ном судар нэвтрүүлгээс биш Монгол ухаанаараа таньж эхлэх түүхэнд байгаагүй том төслийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн 18 жилийн хугацаанд гэр бүл, ах トゥ хамаатан садан найз нөхөд гээд 1000 гаруй хүнээс 1.5 тэрбум гаруй төгрөг зээлж зарцуулсан бөгөөд хүнд өвдөх үедээ эмчилгээний маш их хэмжээний зардал унсан. Миний ажил хөдөлмөр амжилтыг мөнгөн дүнгээр үнэлж туслахыг төр засгаасаа хүссэн ч соён гэгээрүүлэх ажлын ач тус өр өгөөжийг ойлгодгүй төрийн байгууллагуудад шургасан албан тушаалтнууд татгалзан хариу өгснөөр түүхэнд байгуулсан үйлсээ үнэлүүлсэн ингэр дүүрэн одон медальтайч их хэмжээний өртөө сар бүрийн группийн 200 мянган төгрөгийн тэтгэвртэй хүнд амьдралд унсан. Бөөр орлуулах диализын аппараттай амьдарсан 2.5 жилийн хугацаанд 7 удаа төрөний машинаар эмнэлэгт хүргэгдэж морфин тарьсан ч өвдөлт бүрэн намдахгүй тийм хүнд шаналлыг мэдэрч эрүүл хүн хизээж ойлгохгүй хүнд хэцүү цагийг туулсаар 2019 оны 11 сард донорын хаглаанд орсон. Хэдийгээр тэр үеэс диализ аппаратаас салсан ч
Донорын бөөрийг дотроо тогтоон барихын тулд дархлаа дарангуйлах, гормоны, даралтын, цус шингэлэх, зүрхний, нойрны, өвдөлт намжаах, шүрмэс татуулахгүй байх, хүчил багасгах, витаминууд гээд өдөр бүр 10 хэдэн ширхэг юм ууж байгаа. Дархлаа дарангуулах юм хэрэгэлдэг тул бактери, вирусын халдварт байнга өртөж, антибиотик болон олон төрлийн нэмэлт эмчилгээнүүдэд тогтмол хамрагдах хэрэг гараад байгаа тул олон хүлийн газар халдвартаа бүсээс хол хөдөөх Монгол гэртээ даарч хүрэхгүй, ядарч сутрахгүй, хоол хүнсний тусгай дэглэн барьсаар өдөө хүртэл амьд байж чадсан. Дэлхийг судалж байхдаа монголчуудад хэрэгтэй олон зүйлсийг олж мэдсэн бөгөөд өөрийн мэдээллийн хэрэгслүүдээр цаг тухайд нь түгээдэг байсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж, Монгол бадарчин төслийн их хэмжээний өрнөөс болж эрүүл мэндийн асуудлуудаа шийдэж чадахгүй байхдаа 2 дугаар үеийн сэхэтэн олон хэлээр мэдээлэл олох чадвартай судлаач профессорын хувьд канабис төрлийн ургамлын эмчилгээний боломж эрсдлийн тухай олон улсын судалгаа тайлангуудыг олж уншсан. Хүмүүн төрлөختөн энэ ургамлыг үн эрт дээрөөс эмчилгээ, шашин, цай, тамхи, хувцас, цаас, олсны үйлдвэрлэж ашиглаж ирсэн баримтуудыг эртний судрууд, зургууд, шашны эд зүйлс, хувцас эдлээс харж болно. Эд эсийг сэргээж хор тавдрыг дарангуйлдаг, архаг өвдөлтийг намжааж хоолны дуршлыг нэмэгдүүлдэг, нойр гудал, стресс, эпилепси буюу таталтыг эмчилдэг, спирт, мансууруулах бодисын донг багасгадаг зэрэг эрүүл мэндэд ээлтэй ургамал гэдгийг дэлхийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсуудын судлаачид хүлээн зөвшөөрч эрүүл мэндийн салбартаа аль хэдийнэ ашиглаад эхэлсэн. Эрүүл мэндийн яам үүнийг яаралтай судлан ашиглаж эхлэхийг хүнд өвдсөн үеэс танин мэдүүлэхийг хичээж тэмдэглэл ярилцлагуудаа мэдэгдэж байсан боловч манай хэвлэл мэдээллийнхэн намайг судлаач биш зүгээр аялагч, жуулчин гэж буруу таниулж олонний анхаарлыг татахын тулд миний талаар худал сенсацууд тарааж байснаас болж миний олж мэдсэн судалгаанууд мэргэжлийн байгууллагуудад хүрээгүй юм. Амаа 9 салаад ардын эм гэдэг фейсбુક хуудсанд канабис сатива буюу хемп гэдэг ургамлын тухай олон улсын мэдээлэл, судалгааны их сурвалж түүхэн хэрэглээний тухай баримтуудыг цуглуулсан байгаа. Нүүрэнд нь байршуулсан хорлоогийн чойболсон даргын энэ ургамлын тариалангийн талбай өмнө 2 офицертай ахуулсан зураг нь монголчууд энэ ургамлыг мэддэг, тарьдаг байсныг нотлно. Аг шарилж, тамхи, өвс, олсны ургамал, 9 салаад гэх мэт нэршил олон нийтийн дунд холигдон хэрлэгдэж ирсэн. Миний мэдүүлгийн дундуур Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч Баярмаа Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж хэлэх үгээ бүрэн илэрхийлэх боломжийг мань хязгаарлаж мэдүүлгийг зогсоов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-ийн 5-ын 1-д шүүх хуралд даргалагч нь хэргийг бүх талаас нь бүрэн шинжилэн судалж бодит байдлыг тогтоохын тулд хууль заасан арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Баярмаа шүүгч мэдүүлгийг мань бүрэн уншуулгүйгээс болж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг бүх талаас нь судлах боломжийг хязгаарлаж хатас хэрэгт шаардлагатай мэдээллийг боосоо. Мэдүүлгийн уншуулаагүй хэсгээс. Эрүүл мэндийн ач тусыг өнөөгийн дэлхийн шинжлэх ухаан үнэлж эхэлсэн канабис ургамлыг яагаад хориглох болсон түүхийг судлахад 20 дугаар зууны ихэнх үеэс Америк нэгдсэн улсад аж үйлдвэржилт эрчимжиж газрын тосноос синтетик даав бүтээж эхэлжээ. Тэгээд канабис ургамлын даавыг зах зээлээс шахахын тулд муу зүйл мэт тарих угаалга явуулсан байна. Уг нь Америк нэгдсэн улсын ихэнх үеийн цаас, олс, даавны үйлдвэрлэлд хемп ургамал өргөн хэрэглэж байсан тухай түүхэн баримтууд бий. Мөн Америк нэгдсэн улсын нөлөөгөөр нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах хэмжээний тухай нэгдсэн конвенцэд канабис ургамлыг 1 болон 4 дугаар жагсаалтад оруулж олон улсын хатуу хяналт тогтоожээ. 1-р жагсаалтад эмнэлэг шинжлэх ухааны зорилгоор хяналттай ашиглах зүйлс багтдаг бол 4-р жагсаалтад хатуу хяналттай бодисууд багтана. 1990 онд Монгол улс 1961 оны нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах хэмжээний тухай нэгдсэн конвенцэд элсэн орж канабис буюу 9 салаад ургамлын тариалалт, судалгаа, хэрэглээг хориглоод эрүүгийн шийдвэрлэлтэй болгосон. Монголчуудын үн эртнээс сэргэлж ирсэн ургамлыг хориглосноор спиртийн сархад, сигарет тамхи, химийн эмийн хэрэглээ ихсэж ард иргэдийн эрүүл мэнд дордож эхэлсэн. Уг ургамлыг эрүүгийн хуульд оруулснаар судалгаа шинжилгээ хангалттай хийгдэхгүй өдөө хөрсөн бөгөөд канабис нэртэй 2 төрлийн ургамал байдгийг манай хууль тогтоох дээд байгууллага, улсын их хурлын гишүүд, шүүгч, прокурор, цагдаа, олон нийтийг соён гэгэрүүлэх үүрэгтэй сэтгүүлчид болон эмч нарын олонх нь бүрэн ялгаж ойлгодоггүй. Хорлоогийн чойболсон дарга өмнө нь фон болон зураг даруулсан.
Монгол зэрлэгээр ургадаг 9 салаад ургамлын олон улсын нэршил нь каннабис сатива буюу хемп юм. Тетрагидроканнабинол гэх THC мансууруулах үйлчлэгээтэй бодис багтаа. Каннабидол буюу CBD гэх эдэс сэргээж хор тавдар болон олон төрлийн өвчин эдгэх хөвцтэй бодис ихээр агуулдаг ардын эмийн ургамал. Харин Америкийн кино дуу хөгжимд гардаг ургамлын олон улсын нэршил нь каннабис индика буюу марихуана гэх бөгөөд мансууруулах үйлчлэгээ үзүүлдэг THC бодис ихтэй. Дээрээ толгойтой навчин өргөн байдгаар хемпээс ялгардаг. Нэг нь эдэний дээд сүүний шим арх, харин нөгөөх нь төмс буудаг ялзруулж гаргаа авдаг водка гэвэл ойлгомжтой байх болов. Харамстай нь манайхан водкаг арх, хемпиг марихуана гэж андуурсаар. Хемп буюу 9 салаад ургамлаас гаргаа авдаг CBD бодистой эм дэлхийн зах зээлд үн цэнтэй болж байгааг олж харсан манай улсын их хурлын зарим гишүүд улсдаа их хэмжээний орлого оруулахын тулд уг ургамлыг албан ёсоор дотооддоо тарьж экспортлох хуулийн төслийг 2023 оны эхээр өргөн барьсан. Харамстай нь харт амтны ургамлын тариалт гэж манж гүрэн мөхөд нөлөөлсөн намуу цэцгээс гаргаа авдаг опиум мансуурлагчийн нэрийг андуурч ашигласнаас болж ард олны эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн бохир мөнгө угаадаг казиногийн тухай хуультай хамт их хурлд оруулж ирснээр санаачлах нь унсаа. Уг нь ардын эмийн ургамлын тариалт гээд аг шарилж каннабис сатива, хемп, 9 салаад гэх нэршлиг ашигласан бол үдээд ард иргэд маань нэн хэрэгтэй CBD бодистой эмийн дотоодын үйлдвэрлэл эхэлж олон монгол хүний эрүүл мэнд амнасыг аврах байжээ. Мэдлэг боловсрал гэж ямар чухал болохыг энэ үйл явдал харуулж байна. Мэргэдийнхээ үгийг сонсдог төр засаг бидэнд өгүүлэгцээр. Би хүнд өвдсөн цагаас хойш удаан хугацаанд олон төрлийн эмийг ходоодороо хүлээн авсаар байгаад хоол боловсруулах эрхтэн маань өвдөж эхэлсэн. Олон улс судлаач мөн байнгын өвдөлттэй өвчтний хувьд 9 салаад ургамлыг өөр дээрээ туршиж үзэхэд ходоодны өвдөлт намдах, нуруу биеийн архаг өвдөлт багасах, ядаргаа тайлагдах, нойр сайжрах, төлрөл нэмэгдэх, ажлын чадвар дээшлэх, сэтгэл санаа тогтворжих, сигарет болон спиртийн хэрэглээ багасах, өвчтөн хүнд хамгийн чухал хоолны дуршил нэмэгдэх зэрэг эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж, миний өгсөн шинжилгээний зарим үзүүлэлт сайжран амьдралыг эрүүл хүмүүстэй адил өргөжлүүлэх боломжтой болсон. Уламжлалт эмийн ургамлын хэрэглээний дараа зарим эмийн хэрэглээг багасгах боломж гарч, санхүүгийн дарамт ч тодорхой хэмжээнд буурсан. Энэ ургамлын олон улсын судалгаа, эрх зүйн өөрчлөлт, эмнэлгийн хэрэглээний баримттай хангалттай танилцаагүй хүмүүс үндэсний аюулгүй байдалд аюултай гэж ярьдаг. Дэлхийн мансуурлах болон донтуулах бодисын хор хөнөөлийн судалгааг харахад хэрэглэгч болон нийгэмд учруулах нийт хор хөнөөлөөр спиртийн бүтээгдэхүүнүүд хамгийн аюултай гэж тооцогддог. Спирт Монгол хүний оюун ухаан, бие мах бодит аюултай болохыг манай шоронгийн хоригдлуудын 70% нь үүнтэй холбогдож ял эдэлж байгаа. Мөн эрүүл мэндийн салбарын ачааллын ихэнх хувийг спиртийн хорт үр дагавар эзэлж байгаагаас харж болно. Үндэсний аюулгүй байдал нэн аюултай болох нь сүүлийн 30 жилд нотлогдсон уг хорыг манайд 24 цагаар борлуулдаг бөгөөд залуус хойч үе маань 14-15 наснаасаа хэрэглэн согтох мансуурал донтож, эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч, гэмт хэрэгт холбогцоор. Дараагийн том аюул нь хууль бус зах зээлд их хэмжээний ашиг олох зорилгоор үйлдвэрлэгддэг донтуулах чадвар өндөртэй героин, кокаин, метамфетамин буюу мөс зэрэг хүчтэй сэтгцэн нөлөөд бодисууд юм. Ялангуяа мөс гэх сэтгцэн нөлөөд бодис манайд ихэд дэлгэрч залуу үеийн дунд тахлын түвшинд хүрсэн. Гадуур хаасаагүй зардаг табак навчаар хийсэн никотин мансуурлагчтай сигарет тамхи хүртэл каннабис ургамлаас аюултай, амь нас эрүүл мэндэд хортой болохыг олон улсын судалгаануудаас харж болно. Мөн хүүхэд залуусын дунд аюул болоод байгаа дроп гэх мансуурлах бодис, цавуу, будаг шингэлэгч, газ зэргийн аюулыг каннабис ургамлтай харьцуулшгүй. Монгол үндэсний гадаад чих нүд болж ирсэн судлаач мэрэгчлэн байнгын өвдөлт мэдэрдэг өвчтний хувьд хемп ургамлын талаар сүүлийн 10 гаруй жил ярьж буй зүйлс маань үнэн болох нь нотлогдож 2020 оны 12 сарын 2-нд Нэгдсэн үндэсний байгууллагын мансуурлах бодисын комиссн каннабис болон каннабисийн давирхааг 1961 оны мансуурлах хэмжээний тухай нэгдсэн конвенцийн 4-р жагсаалтаас хасаж эмчилгээ судалгаанд ашиглахыг зөвшөөрсөн 1-р жагсаалтад хэвээрүүлдээсэ. Өөрөөр хэлбэл каннабис ургамлын эмчилгээний ач холбогдлыг олон улсын түвшинд төлөөлж зөвшөөрсөн хэрэг. Уг конвенцэд элсэн орсон шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсууд энэ ургамлыг эрүүгийн ял шийтгэлээс хасаад эмчилгээнд ашиглаж, зарим нь өдөр тутмын хэрэглэн зөвшөөрсөн байгааг олон улсын байдлаас харж болно. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
Монгол улсын олон улсын гэрээ нь сойрхон баталсан буй нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэнэ гэж заасан байдаг ба 1990 онд Монгол улс нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах хэмжээний тухай нэгдсэн конвенцэд нэгдэн орсноор бус конвенцийн шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй болсон. Гэтэл Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах хэмжээний тухай нэгдсэн конвенцийн 1-р жагсаалтад буй эмчтгээ судалгаанд ашиглахыг зөвлөсөн ургамлыг амьд эрүүл байхын тулд хэрэглэсэн монгол хүн өвчтөе иргэнд эрүүгийн ял оноож шоронд хорих гээд байгаа нь харамсалтай. Миний мэдүүлгийг голоос нь тасалсан Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч Баярмаа гадаадын хууль гадааддаа, Монголын хууль Монголдоо гэж хэлээд Нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ конвенцүүд, үндсэн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын 100 зүйл ангийг зөрчин байж надад хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт 1 жил 5 сарын хорих ял тулгасан. Өөрөөр хэлбэл Монгол улс нь Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн байх нь хамаагүй. Олон улсын гэрээ конвенцэд элсэж үүрэг хүлээсэн нь надад падлийгүй. Би Монгол улсын үндсэн хуулийг дагах шаардлагагүй. Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд бол зүгээр л бэлэг тэмдэг төдий зүйл гэдгийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч илэрхийлсэн. Уул сахиулах тангар үүргэсэн албан тушаалтнууд хүнд өвчтөе намайг хууль бусаар яллаж алах гэж оролдсон. Манай түүхэнд хараар бичигдэн үлдэх эрүүгийн гэмт хэргийн баримтуудыг Facebook-ийн Амаа шорондсон улсад ном гэдэг пэйж хуудсанд нэг бүрчлэн оруулсан байгаа. Хизээ нэгэн өдөр Монголын хуулийн байгууллагуудад шургасан гэмт этгээдүүдийн зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэрэг нь илэрч би цагаатхан тодорхой. Мөн хуулийг гуйл болгосон албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх нь баталгаатай. Учир нь хуулийн дээр тэнгэр бий.